Би Орхон баяртай уулзахтай баяртай байх болно. Тэр анх өвөр Монголд уулзаж байснаас хойш үнэхээр сайжирсан байна лээ. 2022 онд хангай наадамд төрүүлж авраг болдог яг тэр өдөр би бас өвөр Монгол наадамд төрүүлсэн юм. Тэр үед хүмүүс Монгол хангай наадамд төрүүлж байхад Америк хангайчваас төрүүлж иглээ гэж ярьж байсан. Би түүнтэй уулзаж үзээгүй ч гэлээ бид сүнсээрээ холбогдсон юм шиг санагддаг. Яй. Сар шиндэ сайхан шиндлэж байна. Намайг хангай гэдэг. 2019 онд би анх Монголд ирж байлаа. Түүнээс өмнө өвөр Монголд 7 жил амьдарсан. Би анх хятад бүхөр хичээллэж байгаад 15 жилийн өмнөөс л Монгол бүхийн талаар мэдсэн. Миний хичээлдэг байсан хятад бүх нь Монгол бүхөөс үүсэлтэй юм билээ. Хятад бүхийн барилдааны аврагууд нь дандаа л Монгол эсвэл өвөр Монгол хүмүүс байсан. Монголчууд ер нь тухайн үед бүхийн аль ч төрлийг эзэгэндэг байсан шүү дээ. Би ч бас тэдэн шиг сайжрахын тулд яагаад монголчууд ийм сайн байгааг олж мэдхийг хүссэн. Тэгээд энэ жил Монголд байж бэлтгэлээ сайн хийгээд наадамд зодглохоор төлөвлөж байгаа. Хүмүүс намайг сар шинийн барилдаанд барилдаач гэж эхэлсэн. Гэхдээ би бэлтгэлдээ л төвлөрч байгаад 100 наадмаар бэлтгэлийнхээ үр шимийг гаргахыг зорж байгаа. Монголд Орхон баяр Арслангийн багш өсөх ирээдүй харцахын дор бэлтгээхдгээр ирсэн. Миний багш төмөр авраг өвөр Монголд үнэхээр алдартай бөхөлд. Багш маань өсөх ирээдүй харцахтай маш сайн найзууд болохоор би түүний дор бэлтгээхдгээр энд зөрөн ирээд байгаа. Хоёр багшаас аль алинаас нь суралцгаар шийдсэн мэн л дээ. Орхон баяр Арслантай анх түүнийг өвөр Монголд ирж барилдахад нь танилцж байлаа. Монгол бүгчүүд тэр үед надтай маш сайхан харьцдаг байсан юм. Энэ хар залуу хэн бэ? Чи барилдаж мэддэг юм уу гэж гайхдаг байсан шүү. Орхон баяртай одоо уулзах гэж байгаадаа үнэхээр баяртай байгаа. Гэхдээ түүнийг алдартай болсон болохоор биш. Анх өвөр Монголд уулзаж байснаас хойш тэр үнэхээр сайжирсан учраас уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Би зүгээр л барилах гэж оролдож байгаа жуулчин биш. Би Монгол бүхэд үнэхээр хайртай. Энэ төрлөөр амжилт үзүүлэхийг зорж байгаа нэгэн. Монгол бүгчүүд надад үргэлж барилдааны зөвлөгөө, мэх зааж өгч намайг сайжраасай гэж хүсдэг нь надад үнэхээр их урам зориг эрч хүч өгдөг шүү. Хэдий би багада барилдаж өсөөгүй ч гэлээ илүү сайжирч энэ соёлыг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулна гэж найддаг. Надад хангай гэдэг нэрийг өгсөн хүн бол миний талигаач багш маань байгаа юм. Өвөр Монгол хүн л дээ. Хэдэн жилийн өмнө бурхан болсон юм. Тэр өвөр Монголд үнэхээр алдартай багш байсан. Намайг доороо авч Монгол соёлыг суралцахад тусалсан хүн. Багш маань надаас нэг өдөр чиний нэр ямар утгатай юм бэ гэж асуухад нь Хөндөй гэдэг утга гэж тайлбарлаж байлаа. Тэгээд тэр надад Монгол нэр бодож байгаад хангай гэдэг нэр чамд тохирох юм байна. Хүчтэй, гоё Монгол нэр болохоор чамд их зохино гэж хэлж байсан. Түүнээс хойш удаагүй болсон нэг наадам дээр намайг Америк хангай хэмээн зарлахад би шинээр дахин төрсөн мэдл санагдаж байлаа. Ингэж л би хангай гэдэг нэртэй болсон юм та. 2022 онд хангай наадамд төрүүлсэн байх тийм үү? Түүнийг наадам төрүүлдэг яг тэр өдөр би бас өвөр Монгол наадамд төрүүлсэн. Хүмүүс Монгол хангай наадам төрүүлж байхад Америк хангайч бас төрүүлж гэлээ шүү дээ гэж ярьж байлаа. Тэр өдрийг хангайгийн өдөр гэж нэрлэсэн юм. Би одоогор түүнтэй уулзаж үзээгүй ч гэлээ. Бид сүнсээрээ холбогдсон юм шиг надад санагддаг шүү. Нэг л өдөр хангай аврагтай уулзаж түүнээс мэг суралцсанаа гэж найдаж байна. Сүүлийн 7 жил би жил бүр өвөр Монголд юм уу Монголд сар шинийн баяр тэмдэглэж байна. Цагаан сарын хамгийн дуртай зүйл маань өдөржин идэх. Бууз идээд л үнэхээр гоё. Тэмдээч би Монголд цагаан сарыг тэмдэглэхээр эрт ирээд байгаа. Нэг жил цагаан сарын баяраар багштайгаа хамт хөдөө байж ойр хавийнх нь бүх айлаар орж золгосон. Тэд өөр амьдралтай, өөрсдийнхөө цагаан сарыг тэмдэглэж байсан ч бүгд маш сайхан сэтгэл гаргаж үндэсний баяраа чин сэтгэлээсээ тэмдэглэж байсан.
Надад ёстой олон төрлийн бэлэг өгсөн шүү. Гэхдээ нэг эмээгийн өгсөн бэлэг миний сэтгэлээс ерөөсө гардаггүй юм. Тэр хүндхэн амьдралтай байсан ч байгаа бүхнээ өгч байгааг нь хараад үнэхээр сайхан санагдсан. Тэр намайг таньдаггүй мөртлөө л намайг гэртээ оруулахыг зөвшөөрч, гэр бүлийн гишүүн шигээ угтаж, надад байгаа бүхнээ өгснөө нь Монгол хүний сайхан сэтгэл, уужуу байдлыг ойлгуулсан да. Тэр үйл явдал намайг Монголын соёлд гүн гүнзгий дурлуулсан гэж хэлж болно. Энэ жил би хөдөө явж зарим барилддаг найзуудын хараан очиж золгоно гэж төлөвлөж байна. Хоёр гадаад найзгаа бас Монголд урьж гад байгаа. Тэдэнд Монголын соёлыг танилцуулж, яагаад би үүнд ингэтлээ татагдаад байгаагаа харуулмаар байна. Манай гэр бүлийнхний зарим нь Герман, зарим нь Америкт амьдардаг. Би хүүхэд байхасаа л тулааны урлагт дуртай хүүхэд байлаа. Тэгээд том болоод нэг л өдөр гэрийнхэндээ би Монгол руу очиж барилдмаар байна гэхэд үнэхээр гайхаж хүлээж авсан шүү. Өмнө нь манай ойр дотны ямар ч хүн тэгж байгаагүй болохоор тэр байх л та. Гэхдээ одоо тэд намайг маш их дэмжиж, миний барилдаж байгаа бичлэгийг хүмүүст харуулад энэ миний хүү шүү дээ. Монгол бүхөр барилддаг юм а гэж бахархан ярьдаг. Монгол бүх чамд амьдралыг заах болно. Энэ бол хэрхэн зөв байж, хүчрхэг амьдрах тухай философи гэж би ойлгодог. Намайг илүү дээр эрх хүн болоход тусалсан. Монгол бүх намайг аль нэг зүйлдээ бус, бүхэлдээ дурлуулсан гэж ойлгож болно. Бусад барилдааны спортууд бол зүгээр л спорт. Харин Монгол бүх бол хэрхэн амьдрах тухай урлаг гэж би ойлгодог. Монгол бүхөр барилдснаар хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүй, зүрх сэтгэлийг би илүү ойлгох болсон. Миний хувьд одоо Монгол бүх бол миний амьдралаа зориулах бүх зүйл. Бүгдээрээ сар шиндээ сайхан шинлээрээ, сайн идэж, гэр бүл найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөөгөөрэй. Sar shinde, sechen shinlade.